За өнөөдөр энэ Монгол Улсын үндсэн хуулийн цэцгийн 2022 оны 2 тоо тогтоолтой холбогдуулж өнөөдөр энэ хуулийн төсөл өргөн барьж өнөөдөр улсын хурал хэлэлцэж байна. Энэ их гайхалтай юм болоод байна л да. Өнөөдөр энэ улсын хурлын хууль дээдлэх зарчим гэж байна уу? Байхгүй мó? Өнөөдөр цэцгийн гишүүдийг энэ давжраа шүүгээд энэ догсруулъя гэж зарим нь ярьж байна. Энэ таалагдах юм таалагдахгүй юм ярина гэдэг нэг хэрэгэ. Та нар улс төрчдөө өнөөдөр нийгмийн сэтгэл зүйн өнөөдөр тэр цэцгийн шийдвэр энэ давхар дан дээлийн энэ асуудлууд ханарч байгаа нь үнэн. Энэ 30 жилийн энэ дан давхар дээлээр барьцаалагч ирсэн Монголын улс төрийн энэ жүжигчин үндсэн хуулийн цэц цэг тавьсан шүү. Багванд ерөнхийлөгч юу байсан? Элбэгдорж ерөнхийлөгч юу байсан? Алтан хуйгийн засгийн газрыг дан давхар дээл гэж жагсаал хийж байгаа та нар огцруулж ирсэн. Сүүлд нь энэ 2019 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр 4 сайд улсын хурлын гишүүн байна гэдэг энэ асуудал баталгаажуулаад сүүлд нь өнөөдөр парламентын засаглалтаа ерөнхий сайд бүх асуудлыг Монгол улсын их хурл Монголын ард түмний өмнө хариуцлах хүлээнэ гэдэг энэ үндсэн зарчмаа гадуужуулсан ийм асуудал хийшээ. Монгол улсын их хурл өнөөдөр Монгол улсын ерөнхий сайдыг томилдог. Сонгуулийн үр дүнгээр ялсан намаас орж ирсэн ерөнхий сайдыг томилдог. Сайдуудыг томилдог шүү дээ. Танилцдаг. Гэтэл өнөөдөр үндсэн хуулийн онолын тухай олон юм ярьж байна. Тоо заасан тэр эрх мэдэл, гүйцэтгэх эрх мэдэл тоо заад юм уу? Онол ярил ийм юм яриад байвал яах? Дээр нь энэгээр халах бүчилж сонгуулийн тогтолцоо улсын хурлын 76 гишүүний тоог өсгөх ийм үйл явдал чинь өрнөж цэцдэр энэнийг шийдэгүүн төлөө өнөөдөр та нар Монгол улсын үндсэн хуулийн цэц рүү улаар нь дайрж байна. Энэ хууль дээдлэх зарчим юм байна уу энд өнөөдөр? Ингээд одоо үндсэн хуулийн цэцгийн шийдвэр гаргасан хүмүүсийг энд авч ирж хурлаар авч ирж шүүе гэж ярьж байна. Та нар Монгол улсын дээд шүүх гэж 25 хүн шүүхийн шийдвэр гаргавал бас энд авч ирж та нар таалагдахгүй шийдвэр гаргавал авч ирж шүүх юм уу? Энэ одоо асуудал чи арай хэрэгс хэтэрж байна. Энэ дан давхар зээлийг сонирхоод Монголын парламентыг Монголын төрийг 30 жил гачаасан 30 жилийн хөзөр тоглолт байсан. Энэ дан давхар зээлийн асуудал биш ээ. Энэ бол парламентын төлөвлөлийн асуудал. Хүчтэй ерөнхий сайд байх зарчим томилогдсон ерөнхий сайд засгийн газрынхаа кабинетийг өөрөө сонгохын зарчмыг ч зөв байдалд оруулах үндсэн хууль дээдлэх зарчим дээр Монгол улсын үндсэн хууль өнөөдөр шийдвэрээ гаргасан. Энийг улсын хурал өнөөдөр хэлэлцэх ном байхгүй. Хууль ш та нар хууль биелүүлдэг юм бол хууль дээдлдэг юм бол тэр хүлээж аваад дараагийн хуулинд өөрчлөлт оруулах ёстой. Энэгээр өнөөдөр ингэж маргаа хийж, талцуулж, нийгмийг, хэвлэл мэдээллийг, олон түмнийг тойрогдвол цаана өөр агуулга байгаа гэж би харж байгаа. Би энд гомдол гаргасан хүн. Би цэцгийн их судлалын хурлаанд оролцоогүй тодорхой шалтгаан. Яагаад тэгэхээр давхар дээлийн асуудлыг энд ярихаас илүү улсын хурлын гишүүдийн тооны асуудлыг оруулж ирсэн.